боловсрал, танин мэдхүй шинжлэх ухааны Human Channel үзүүлж байна. Энэ удаагийн дугаараар бид хүүхдэд антибиотик эмийн зохистой хэрэглээ сэдвээр Зинт клиникийн хүүхдэмж Түмэн Жаргалтай ярилцсанаа. Миний яг анзаарч харснаар гэвэл Америкт эцэг эхчүүд одоо хүүхдэд дагуулад эмчтэр очихдоо нилээн одоо бүр ингээд зас дарахгүй бас үедэл очдөг. За 39 хүртэл халуурлаа. Нам дарнаа гэдэг тийм шидэд өрөл хайгаад байна шүү дээ. Ингээл нэг ингээл юм өгчингууд сав гээл амар гоё болчих юм шиг. Нян өөрөө яг одоо ханиад томор шиг те ингээд шингэн нус гоожуулаад ханиалгуулаад тэгж эхэлдэг нян гэж барагтай байхгүй. Хүүхдийн эмчд үзүүлэхээр тэ усуул гэдэг тийм тэ бөөлжлөө усуу тэ халуурлаа усуу усуул гэдэг. Үнэхээр яг Америкта ингээд та очиод дадлага ихэд ер нь усл зөвлөж юм эсвэл яаж энэ тэрэн дээр яг өөрөө бас хатгаа болгодог тэг вирусууд бас байгаа тий хүүхдийн наснаас хамаарат нас бага бах тусмаа тэнгүүд би өнөөдөр эхлэхэд нь антибиотик авсан уу аваагүй юу тэр юм болох юу хатгаа болох ёстой бол явсараагаа л хатгаа болно гэж. Антибиотик авахгүй гэл тий эсвэл нөгөө чи цификсим ууц юм уу одоо юу кларитромицин уучих гэх нэг тийм дэлгүүр хийж байгаа шиг тий. Энэ их антибиотикны хэрэглэл ер нь ямар алдаа одоо ташрамын нөлөө гашин нөлөө ер нь